Таамтаг үзтэй хүндээ баярлалаа. Өнөөдөр нэг сэдвээр нэвтрүүлгээ би та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За, унтны усны чанар аюулгүй байдал гэдэг сэдвийг сонгож би бас өнөөдөр энэ сэдвийн хорон та бүхэнд мэдээлэл өгөхөднээс студидээс очтой ураад байна. За, зочдод танилцуулсан миний баруун талаас усны төв лабораторийн бактериологч, чанарын менежер Лавгдорж, за мөн шинжилгээ технологийн сургуулийн барилга архитектурын сургуулийн инженерийн байгууламжийн тэнхимийн эрхлэгч Болдбаатар, за мөн Усаг удирдах газрын инженерийн бодлого төлөлтийн хилцсэн инженер Атар Жаргалтраар манай студид ажиллаж байна. Урьдчилан тааханд баярлалаа. За тэгэхээр бид энэ үглийг бас мэдээ хүндхэн ерөөхдөө бол давлаа тогоож тастууллаа цэглаханаас тастууллаа. За өнөөдөртөө бол ялч карант онгоолт дээр нэг ус гоожод байгаа учраас тэр төлөөр нэг анхаарлаа хандуулж байгаа ховор байх шиг байна. А гэхдээ одоо газар доорх би буруулж магадгүй инженерийн барилга байгууламжийн тим нэр яваад байдаг. Гэхдээ одоо манай суурьслагч нар ингээл мэдээ бэлтгэхээр ер нь бол насжилтны хэцүү болцсон гэдэг ийм мэдээлэл явдаг. Өнөөдөр яг манай газар доорх бидний энэ карантаар дамжуулж усаа авч байгаа энэ барилга байгууламж гэдэг юм нь хоолойнуудтай маань насжилт, чанар, аюулгүй байдал нь ямар хэмжээтэй байгаа юм бэ? За та бүхэнд өдрийн мэндийг хүргье. За манай Улаанбаатар хотод нийтдээ нэг 600 гаруй километр шомс үлжигээр дамжуулаад тэр усны хангамжийг бол авдаг байгаа. За ер нь хамгийн өндөр насжилтаа 1959 оноос тавигдсан шомс үлжээ гэдэг. Ер нь бол хамгийн өндөр насжилтаа нь бол бараг 67 жилийн насжилтаа гэж явна гэсэн үг юм аа. Тий. Тэгэхээр шомс үлжээний нийт насжилтын одоо өндөр насжилтаа хувь нь бол нийт 600 км шомс үлжээнийхээ бараг 30 гаруй хувь гэж яваад байгаа. Ер нь тий. Тэгэхээр манай байгууллагын зүгээс нийслэлийн хөрөнгө оруулаад жил болгон аль болох шомс үлжээгээ шинжилгэлүүд нь явж идэг. Ер нь бол мэдээж бид нэр унд ахын ус гэдэг чинь өөр их чухал зүйл байгаа. Хүн шууд хүний эрүүл мэндтэй холбоотой зүйл. Тэгэхээр бид нэр шомс үлжээг нь аль болох одоо шинжилгээ солих төлөвлөлтүүдийг бол байнга хийж идэг байгаа. За мөн 2018 оноос бол манай байгууллага дээр шуум хоолойг шууд ухалгүйгээр шинжилэх тийм төсөл хэрэгжсэн байна. Хэрэгжүүлсэн нутагчсан гэсэн үг. Манай байгууллага одоо өөрөө шууд гардаа тэр ажлыг хийх боломжтой. Энэ төслийн даваа тал нь юу вэ нөхлөөрэ шууд нээхгүй одоо ил газар ухахгүй гэсэн үг. Тэгээ шууд одоо газар доор байгаа шуумыг яг тэр чигт нь шинжилгээ яваад ахаар тийм төсөл хэрэгжээ явж байна. Одоо бид нэр төсөл хэрэгжсэн цагаас хойш бол 20 км шуумыг шинжилчихсэн байна. 20 км. Тэгэхээр бол одоо манай байгууллага өдөр болгон шинжилгээг нь авч байгаа бүх цэгүүдээсээ. Тэгэхээр одоо яг эрсдэлтэй цэгүүдийнхаа шуумс үлжээг бол боломжоор нь сольж яах гэсэн үг. Тий боломжоор. Гэхдээ ер нь тэр их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байдаг. Тэр дороо солиход бол тэгэхээр жил болгон төсөл суулгаад боломжоор нь шуумс үлжээг бол солиод явчихнаа л гэж болох хэрэгтэй. 67 жилийн насжилттай за 30 орчим хувь гэдэг чинь энэ хоолоогоор явж байгаа усыг одоо бид хэрэгжилж байна. Тэгэхээр яг ямар аюулгүй байдал тал нь хангагдсан усыг бид хэрэгжилж байна гэж ойлгох. Одоо чи би бол багтаа гэлгоорол карантин ус гоожлол уучаал гараа явчихдаг байсан. Одоо гэхдээ би хүүхдээ арайт хийзүүлж чаддаггүй. Ер нь бид ямар хэмжээний ус уугаад байна. Яг за ингээд үзэгчтэй өдрийн төргий усны төв лаборатори маань үндэсний стандарт гэж яригадаад байгаа юм. Одоо ундны усан дээр тавих үндэсний стандарт маань зөвхөн Улаанбаатар чиглэлтгүй бүхэл орон нутагт үйлчлдэг стандарт. Тэгэхдээ 1 сая хүн амтай болон 1 саяас дээш хүн амтай гэдэг хоёр ялгачаад давтамжийг нь өөрчилж байгаа. Тэгмэд гэр ороолын ус түгээх одоо ус түгээх байр одоо бидний ярьдгаар бол худаг тийм. Эсвэл орон сууцны иргэд гэж яригддаг. Гэтэл орон сууцны иргэд маань бол шугамын усаал аваад байдаг. Гэр ороол маань зөөвөр болон шугам гэж хоёр ангилагдаад ингээд явчихад байгаа. Энэ дээр давтамжийг нь стандартаар одоо тухай бүртэн заагаад өгсөн байхгүй. Тэгмэд Улаанбаатар хотын иргэд маань үндсэндээ 9 их усрын буюу одоо 210 гаруй гүний удагтай тийм их усруудаас усаа одоо авч хэрглэж байна гэсэн. Тэнгүүд гүний удгийг бол хамгийн багадаа жилд 1-с доош удаа шинжилсэн байхыг шаарддаг стандарт маань. Их усэр буюу гүний удгаас өргөө гаргаад ирсэн байж байгаа усыг ерөнхийдөө боломжит ажлын одоо бүхэл өдөр бид нар шинжилдэг. Одоо 1-ээс 4 хөрөг одоо даваагаас бүрэг гаригийн хооронд өдөр тутам дээж авч шинжилгээ гэдэг. Тэгэнгүүтээ орон сууцны иргэд болохоор одоо ингээд ус угтай хамаарал бүхий ус дулаан дамжуулахтай буюу одоо бидний ярьдгаар үүсэл одоо юу гэх юм те ЦТП гэх юм. ЦТП-гээс болоо бид нар улирал тутам шинжилгээг аваад тэгээ иргэдэд мөн одоо ус угийнхаа сайтаар дамжуулаад нэг нээлттэй мэдээлждэг. Тэгэхээр тэндээс бол иргэд маань 7 хоногийн их усруудын мэдээгээ харж болно. Улирлын ус дулаан дамжуулах үе ЦТП-гийнхаа мэдээллүүдийг мөн бас хараа явчихж байгаа. Гэр ороолын иргэдийн хувьд болохоор нөгөө одоо худаг буюу ус түгээх байрнуудын маань нөгөө шилэн цонхон дээр нь шинжилгээ хийгдсэн маань заагдчихдаг. Гэр орооллын хувьд болохоор зөөврөөр буюу одоо нэг машинаар
хүрэж байгаа усан дээр болохоор жилд одоо хагас жил тутамд шинжилгээсэн байхыг стандарт шаардж байдаг. Шугамар холбогдсон усан дээр бол жилд нэг удаа шинжилгээсэн байх шаард. Ингээд шинжилгээ хийж байгаа. Шинжилгээ маань үндсэндээ стандарт загсан аюулгүй бүхэл үзүүлэлтүүдийг үзээ явж байдаг. Хийм болон няс судал шинжилгээнүүд. Өөрөөр хэлбэл одоо юу гэдэг дэх үед каратас гож байгаас одоо гож байгаас ерөөл чанарын ялгаа бол байхгүй л гэсэн. Чанарын хувьд ерөөсөө усанд нэг тийм ялгаа байхгүй тийм. Нөгөө нэг хуучирцгийн турбамөр байгаа дамжихаараа ямар нэгэн нөлөөлөл ордог ч юм уу тиймэрхүү зүйл бол гайв. Тийм асуудал байна. Харцсангүй гайв. Тэгвэл иргэдийн нөгөө гомдол хурж ирээд байдаг. Тэр гомдлыг ингээ харж яхаар нөгөө нэг засвар үйлчлэгээ хийгдсэний дараа зэвтэй ус гарлаач юм аа. Тэгэхээр нөгөө нэг шугамд байсан зэв маань нөгөө нэг засвар үйлчлэгээний дараах усныхаа хөдөлгөөнөөс болоод хөөгдөж гарахтаа жоохон тиймэрхүү юмуд бол гарч идэг. Тиймэрхүү юм дээр бас иргэдээ бас нэг гомдол гараад байдаг. Гэхдээ тэр гомдол нь нэг удадгүй одоо өдрийн дотор алга болдог ч юм уу тийм. Нэг 2 цагийн дараа урсгал тогтсны дараа алга болчихдог ч юм уу. Тийм асуудал байдаг. Тэгээд нөгөө шугам сүлжээний насжилттай холбоотой юм аа. Одоо манай Улаанбаатар хотод нийтдээ нэг 4 төрлийн шугамар бол бусаа хангаж авч байгаа. За ган шугам байна, ширмэн шугам байна, хунцар шугам байна. За бас нэг шилэр хөрчгсөн хунцар гэж шинэ төрлийн шугам багтдаг. Ер нь одоо түрүүн би хэллээ те дээд насжилтан 67 жил болчихсон гэдэг. Тэр шугам сүлжээнүүд мөн хамгийн түрүүнд шинжлэгддэг гэсэн ер нь бол. Ер нь ган шугамыг бол яг насжилтыг нь бол 55-аас 60 жил байна гэж үздэг. За ширмэн шугамыг бол 60-аас 80 жил. За хунцар шугамыг бол тэгээд 80-аас дээш 100 жил хүртэл одоо ямар нэгэн байдлаар ашиглалтанд химийн ажиллагаанд хадгалагдана гэсэн үг л дээ. Ер нь бол гэмтэлд орохгүй. Одоо манай энэ төсөл хэрэгжүүлж байгаа шинжилж байгаа шугам сүлжээ маань голчлон одоо энэ насжилтанд өндөр болчихсон. Яг тэр ган шугамуд дээр. Оныг харах юм бол ган шугамын насжилтанд өндөгчсөн байгаа даа. Тийм учраас бол голчлон ган шугамуудаа шинжилээд дандаа хунцраа шинжилж байгаа гэсэн. Насжилтанд өндөртэй. Одоо чинь үгдийн хотын төвжирлэгээ дээр харнаас ч одоо 500-600 мянган зөвлөл төлөвлөгдсөн хот штэ юу ярих гэдэг. Нэг газар доорх одоо усны байгууламж ялгаагүй л бас ус хэрэглэгчдийн тоолт хэмжээл нэмэгдэж байгаа штэ. Энэ их одоо эрэлтийг хангахын тулд тодорхой мэдээж бодлого байдаг бах. Энэ бодлого өнөдөр нь ямар хэмжээндээ хэрэгждэг төр засгийн зүгээс одоо заавал тулгаж энэ станцууд чинь ингэж сандарч байхын оронд наан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ гэдэг юм зүйл нь юу бэ? За эхний ээлж нэг усны хэрэглээ гэж ярьж байгаа учраас нөөцтэй холбож ярьсан дээр баг тийм. Ер нь хамгийн сүүлийн байдлаар 2015 онд Байгаль орчны яамны харьяа усны нөөцийн зөвлөл гэж байгаа. 15 он манай Улаанбаатар хотны усны нөөц нь хоногтой 258,939 м3 хоног байна гэж тогтоочихсон байна. За яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын маань усны хэрэглээ нэг 190,000 м3 бас болчихсон явж байгаа. Ер нь бол 180 дундч нь бол 181,000 та. Нэг орой ачааллын өдрүүд байна, амралтын өдрүүд байна те. Тухайн үед нь бол 190,000, 200,000 хүрдэг гэсэн. Тэгэхээр бид нэр тогтоогдсон нөөцийнхаа нэг 70% одоо хэрэгжилж байна гэсэн үг л дээ. Тэгэхээр нөөц нь тийм байдалтай байна. За алсын бодлого юу вэ гэх юм та бүхэн бас мэдчихэж байгаа. Одоо энэ Монгол Улсын засгийн газар болоод Америк нэгдсэн улсын засгийн газрын хооронд байгуулсан 2 дугаар компакт гэрээгээр бид нэр баруун их усрууж ороод ирж байгаа. Тэгээ энэ бол урчигдэр баг нэлээд тэр арай өөр тий. Тэр нь арай өөр үү. Тэр нь өөр үү. Тий. За энэ төлөвлөлт яагаад хийгдсэн бэ гэхээр бол тухайн төслийг эхлүүлэхээс өмнө маш их хэмжээний судалгаа хийсэн байна. За Улаанбаатар хотын өсөлт хэрэг байх юм, усны хэрэглээ хэрэг байх юм гэдэг. За ерөнхийдөө бол шинэ их усруу зайлшгүй хэрэгтэй юм байна. Одоо байгаа их усруудын нөөц нь бол дээд түвшинд хүрэх эрсдэлтэй байна гэж тооцоод тэгээд баруун их усруу ашиглалтанд орох бэлэн болоод байгаа. Энэ нэг басна одоо төр засаг одоо нийслэл усын хэмжээнд бол усны асуудлыг бол авч үзээд шинэ их усрыг бол зайлшгүй байх шаардлага байна гэж үзсэн учраас бол бид нар бодлогын төвшөнд энэ төсөл хэрэгжсэн гэсэн үг. Тэгэхээр одоо бидэнд манай гүний их усрууд нийт 10 их усруу байдаг. Бүгдээрээ гүний их усрууд. Одоо манай Улаанбаатар хот маань нэг бодлын бас их азтай хүмүүс байгаа. Дандаа гүний уснаас 60 м, 80 м-ээс авч ирсэн тийм гоё цэнгийг саах усыг ашигладаг байгаа. За үүн дээр нэмдэг нь одоо ингээд дэвшилтэт технологитой шинэ их усруу ашиглалтанд ордог. Тэгэхээр бол бид нар бол өсөн нэмэгдэж усны хэрэглээг бол хангах нөөцийг бол ингээд бодлогын төвшөнд бол аваад хилцээд шийдэд явж байна гэж ойлгож байна. Тэгээ яг энэ дээр нэмэлт хэлэхэд бол мэдээж хэрэг саяны хэлсэн 2 улсын засгийн газрын төслөөр хэрэгжүүлж байгаа шинэ одоо их усны их усруудаас гадна бол ирээдүйд өсөн нэмэгдэх Улаанбаатар хотын тэр усны хэрэглээг магадгүй цаашаа 40-50%, 60% гэдэг юм уу те. Эдгээр онуудад үүсэх усны хэрэглээг бас шийдэх боломжуудыг энэ чиглэлийн инженер мэрэгчлэлтэнд боловсон хүчингүүд бас хайж илэрхийлж байдаг. Тэгээд бол бас янз бүрийн шийдлүүдийг бас боловсруулсан байдгийн нэг нь бол одоо энэ Улаанбаатар хотын ихэнх хэсэгт гачвартын хэсэгт одоо усан сан байгуулад одоо нэг өсөндөө
шорон байгууламж бүхэн байгууламж бариад ус хуримтлуулад за ингээ гадаргуу ус хуримтлуулснараа бол газрын дорх усаа сайхан тэжээгээд нөгөө саяны хилээдээр 200 гаруй удгийн чинь илүү одоо шавхуудаа багасаад байгаа нөөцийг тэтгэхэд за ингээд бас ирээдүйн одоо чиг хандлагыг усны даригамтай хэрэглэх одоо хангах үүднээс бол нөөцийг бас ингэж аривжуулах чиглэлийн одоо чиглэлийн төсөл хөтөлбөрүүд бас засгийн газрын хэмжээнд бас яригдаад төсөл хөтөлбөр болол ингээл хөгжлөд явж байгаа юм. Түрүүний энэний асуултан дээр бас нэмээд хэлэхэд усууг өдөртөх газар маань бол зөвхөн одоо өсний их үүсвэрүүдээс буюу одоо гүний удгуудаас одоо туул голын ирэг дагуу барилж байгаа тэр 200 гаруй гүний удгуудаас усыг олборлоод төвийн шуумаараа дамжуулаад ингээд хүргэж байгаа юм. Тэрийг орон сууцны тайлбарын удирдах газрын харьяа бас конторуудын тийм үү хэрэглэгчдод тэд нар өөрсдийнхөө шугамар тэрнээс төвийн шугамаас нь салаалж аваад тухайн хэрэглэгчд хүргэж байгаа. Тэр хэрэглэгчдэр гарч байгаа устай холбогдолтой янз бүрийн асуудал байдаг бол бас шууд одоо усууг ч гэдэг юм уу тэгэх бас нэг өөр. Тэгэхээр одоо энэ бол бас нэг ийм өөр зарчмаар явдаг учраас магадгүй одоо манай телевиз үзэж байгаа хүмүүс бас бодож байгаа. Үнэхээр одоо сая ятар жаргал инженерийн хэлдэг шиг гой мундаг гэж яриад байдаг. Гэтэл зарим нэг нь тийм байж чаддгүй гэдэг асуудал яригдж байгаа бол энэ тухайн барилга байгууламжид ашиглагдаж байгаа одоо тэр инженерийн одоо шугам сүлжээтэй бас хамааралтай. Сая энд маань хэлжлээ шүү дээ тэр төвийн шугамууд бол бүгдийг ингээд солиод янзлаад шинжилээд явж байгаа ийм дэлхийн дэвшилт технологиг ашиглаж байгаа. Тодорхой цаг хугацааны дараа тэр ажил маань явсаар байгаад Улаанбаатар хотыг бүгдийг сайхан шинжилээд янзлж чинь. Магадгүй энээс хоошоо магадгүй одоо усны асуудал янз бүрийн бол үүсээд эхлэх юм бол энэ магадгүй таны орон сууцны тэр босоо шугамч гэдэг тийм ус дулаан дамжуулах төвөөс хүрч байгаа шугамуд асуудал байна л гэсэн асуудал ярьж болох байх л да. Тэр яг юунд одоо чи манаас түүснээс бас сурвалж тэ зайсны тэрав, яарамгийн тэрав үүн ингээд ван ингээд юм өнгөр тогтсон ингээд зэвний юм юу юм ингээд хүүхдээ усанд орохоор бин дээр юм гардаг. Манаас түүснэр ингээд сурвалж илтий. Тэр тэгвэл одоо оснак гэж нэрлэдэг тэ. Тэрнээсээ л болоод идэв. Яг энэ одоо шууд нэг байгууллага руу бас яасан юм шиг чиглэлд болчих болох байх. Гэхдээ бодит үннийг үл хэлэх. Тий, яг бодит үнэн байдлыг бид хэд саяны хэлдэг тэр хоёр улсын засгийн газрын эргэжүүлж байгаа хоёр усны 2 дугаар компакт гэрээний хүрээнд газар зүйн геологийн хүрээлэнгийн багтаа миний бие оролцоод Улаанбаатар хотын ус хангамжийн системд зэвний судалгаа гэсэн юм судалгаа хийсэн. За ингээд Улаанбаатар хотын 400 гаруй цэг дээрээс бүр их усүрээс нь бүр эцсийн хэрэглэгч хүртэл ингээд 400 гаруй цэгс 1000 гаруй дээш цуглуулад тэгээ эндээсээ бол шинжилээд хаана хамгийн их зэв юунаас болж үүсээд байна гэдгийг ингээд тандаа судалгаа бүтэн жил гаруй хугацаанд ингээд хийгээд эцэслээд одоо ингээд хүлээлгээд өгөөд байж байна. Тэгээ эндээс ингээд гаргаад үзэхээр төвийн их усүрээс гарчиж байгаа усны чанарууд бол асуудал алга. Усны хэвэн байна. Ингээд дамжаад шугамуудаараа зүгээр усан сонгуудаараа ингээд зүгээр байдаг. Яг эцсийн хэрэглэлээр орохоор үүсэж байгаа шалтгаан юунаас болоод байна гэхээр энийг бид бүхэн үе шатаа авч үзээд тодорхой дээжүүдийг аваад бүр хоолойноос нь тастаж аваа. Тийм ээ металлуудаас гэсэн үг. Тэгээд зориултын одоо сэтгэмжлэгдсэн лабораториуд шинжилүүлээд ингээд үзэхэд бол энэ бол одоо усны одоо ундны усыг тээвэрлэх одоо болохгүй стандартад нийцээгүй дэлхий дээр байгаа ямар ч стандартыг хангахгүй ийм шугам хоолойнууд импортоор ямар ч хяналтгүйгээр орж ирдгээс болж та нэг зах зээлийн зарчмаар хүмүүс жогдолж авал тавьчихж шүү дээ. За энэс болж үүсэж байгаа шалтгаанууд гарсан. Энийг бол нэлээд сайн үзсэн. Тэгээд өөр нотлохотойгоор гаргаж ирсэн. Тэгээд яг гоо бидгээд тэр ажлын маань хүрээнд бол мэдээж цаашдаа яаж арга хэмжээг яаж өөрчлөх ёстой юм бэ? Мэдээд идэг. Та нар мэдсэн мөртлөө яг арга хэмжээ авахгүй гэх юм бол бид өхөн энэ ажлынхаа хүрээнд богино дунд урт хугацаанд одоо авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж төлөвлөгөө боловсруулад одоо холбогдох байгууллагууд нь хөрвүүлээд явж. Тэгээ энэ удаа гарсан судалгааныхан ажлаар бол ингээд цаашдаа бас эрдэн сайжрах байхаа гэж харж байгаа. Иргэдвэн нэг газар ухаад эхлэхээр яг алийг ялахгүй эсвэл нэг дараа бүгдийг хийчихдээ үнийг амсгаагаад цэвэр ус дулаан хоёроо нэгсээ ялгаад газар хонгодол за энийг л юм ингээд боллоо. За өнгөрсөн 100 тэр 1-р хороол 10 дугаар хоолын урт талаар уух шиг боллоо. За тэр хороол 3-4 хоолын голыг бол одоо жил болгоо алт хайж байгаа юм шиг. За өнгөрсөн 100 бас хиндээ байгаа ухсан. Түрүүний таны хэлдэг технологич юм айгу боломжтой sagстаад байгаа байхгүй. Энийг цаашаа ингээд өшөө хөгжүүлээд явах боломж нь юу хиндээ өгнө. Садаа утахгүй амар юм шүү дээ. Зөв зөв яа. Инженерийн байгууламжийн хувьд бол нэг юм байгаа гэдэг. Ер нь тэгээ ус дулаан ялгаа байх. Бүгдээрээ нөгөө газрын 0 түвшингээс доошоо сурлагдсан байх хэвээр. Мэдээж нь Улаанбаатар хот маань нөгөө хүүтэн хот байгаад байна. Тэгээ тэндээ уялдуулаад нөгөө инженерийн шугам сүлжээний хаан аюулгүй найдвартай ажиллагыг үүднээс доор байрлуулдаг. Тий. Тийм учраас нөгөө шугамаа зассан тул заавал сууг дийлгэж таардаг. Тий. Яг нь Австрийн энэ технологи маань их давуу талтай. Ер нь бол ер нь бид нар аль болох нөгөө дээд талтай нэлээд тогтцолт ихтэй, ер нь авто зам ихтэй, ер нь сууг дэлгэх тохиолдол их хэмжээний нөхөн
зардал нөхөн одоо тийм за их хэмжээний зардал гаргах тиймэрхүү байршлуудыг голдуу сонгож авдаг. Дээрээс нь шугам нь өөрөө насжилт өндөртэй. Энэ ажлыг бид нар ерөөхдөө бол бүрэн нутагшуулчихсан байгаа юм. Үргэлжлүүлээ явж байгаа гэсэн. Төсөл нь бол 2025 оны эдэр бол дууссан юм. Төсөл нь юу болсон гэхээр манай байгууллага дээр бүхий л одоо тоон төхөөрөмжүүд нь үлдчихэж байгаа. За манай байгууллагуудын инженери техникийн ажилтнууд нь бүрэн сургагдчихсан. Төслийн хугацаанд нөгөө Австри мэргэжилтнүүдтэй хамт ажилласан байдаг. Тэгэхээр манай одоо ус угийн удирдах газар нь бол Улаанбаатар хот болоод одоо ус орон нутагт байсан энэ төслийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой болчихж байгаа юм. Тийм. Жил болгон боломжоор ингэ сольж байгаа гэдэг. Боломжоор гэдэг чинь бас нэг хангалттай сонсдохгүй л байл. Одоо яг тийм үнэхээр боломж нь тийм ч. Зүгээр өнөөдөр цахилгаан станцуудын ийм байдалд хүрчихсэн байгаа шалтгаан бол өртгөөсөө доогоор үнээр бүтээгдэхүүнээ зарж байгаа холбоотой гэдэг. За яг энэтэй холбоотойгоор усны үнийн асуудал ч бас хөгждөг. Гэхдээ таагүй маань яг үнийг хариуцдаггүй баг. Гэхдээ өөрийнхөө бодлыг бидэнд хэлээч. Өнөөдөр үйлдвэрлэж байгаа 1 литр усны өртөг бидний карантаар гоож байгаа хэдэн төгрөгөөр ирээд байна. Бид хэдийг төлөөд байна. Энэ байдлаар явбал ямар нөхцөл байдал үүсвэ? Ер нь мэдээж тухайн байгууллага нь мэдээж одоо өөрсдийнхөө гаргаж байгаа ашиглалтын зардлыг нөхөж хийж олон жил тодорхой ажиллах ёстой байна. За манай байгууллагын хувьд бид нэг 700 гаруй ус түүх бариудаа гэр ороолын бүсийг усаар хангаж байна. Үүний 300 гаруй нь шугам сүлжид холбогдчихсан байна. За ерөнхийдөө 1 литр усыг тэр гэр ороолын бүсэд хүргэх зардал нь 30 төгрөг байна. Бидний зарахтаа 2 төгрөгөөр зарж байгаа. Энийг бол зарах гэж хэлж болохгүй л да. Энэ нь манай борлуулалтын маань нөгөө гаргасан зардлаар нөхөж авах зорилгоор гаргасан тариф шүү дээ. Эсвэл зарж байгаа юм бол байхгүй. Тий. Тэгэхээр гол алдал эндээ байгаад байгаа юм бол нэлээд өндөр хэмжээний зардал гаргаад усаа хүргэлээ. Босч орж байгаа орлого маань одоо тэр хэмжээнд хүрэхгүй байгаа учраас байгууллага дээр нөгөө орлогын алдагдал гараад тэрүүгээрээ бас нөгөө дараагийн томоохон нөхөн хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэхтэй одоо нөгөө төлөвлөлтүүдийн дагуу засвар үйлчлэг хийх ч гэсэн хөрөнгө оруулалтын зардал маань буурах гол нөхцөл болж байгаа байхгүй юу? Тий. Тэр нь бас хор уршигтай байгаад. Орос улсны айлуудын. Орос улсны айлуудын бол тарифаар бол яг л явж байгаа л гэсэн үг тий. Тэгэхээр энийг бол Монголд чинь юу гэдэг байх шүү дээ. Усны зохицуулах хороо гэдэг байгууллага байгаа. Эндээс бол нэгдсэн тарифыг төрийн байгууллага тогтоож өгдөг. За энийг л мөрдөж ус удирдах газар, за орон сууцны конторууд, хувийн конторууд ч гэдэг юм. Энэ дээр одоо ерөнхийдөө тогтоож ингэж явдаг. Тэгэл төрөний хэлдэг л ерөнхийдөө тийм тариф дээр л байна гэсэн үг. За мэдээж хэрэг тарифыг бол боломжтой бол үе шаттайгаар нэмэх хэрэгтэй. Мэдээж хэрэг бид бүхэн та бүхэн бас ойлгох байх. Үнэгүй зүйлээс бид бүхэн ямар нэгэн одоо үр дүн хүлээхэд аюу хэцүү байдаг. Тэгэхээр тодорхой хэмжээний өртөгтэй зүйл тавьчаад тэндээс шахаад тодорхой шаардлага тавиад үнэхээр бидний өнөөдөр ярьдаг шиг үндэсний ус чанар аюулгүй байдал зөв байна уугүй гэдэг асуудлыг тавих юм. Асуудал нь болвол яг тэр үн тарифтай холбоотой ийм л зүйл байгаа байхгүй. Тэгэхээр боломжтой болвол боломжтой хэмжээнд нь нэмэх хэрэгтэй. За шууд 34 гэдэг нь хаашаа юм. Үе шаттайгаар нэмээд хэрэгжүүлээд ингээд аваад бол саяны хэлээд байгаа тэр нэг аюулгүй байдал гэдэг юмнууд бол бас тодорхой хэмжээнд сайжраад явна л гэж хавьтай харж байдаг. Тийм. Тарифын өөрчлөлтөөр бол томоохон дэвшил гарч ирэн л дээ. Ер нь мэдээж нөгөө шугам сүлжээнийхаа засварлах тоон хэмжээ нэмэгдэнэ. За мэдээж нөгөө тэгээд технологийн шинжилтүүдийг үе шатаа явуулах боломжтой болно гэсэн үг. Тийм. Тариф гэдэг нь нэг өсөнтэй бас орлогож үзэж болохгүй л. Энэ чинь яг л ашиглалтын байгууллага ашиглалтынхаа гарсан зардлаа эргүүлж авах тийм гол нөхцөл бололцоо үүсэж идэг байхгүй. Тэгэхээр бол тариф хэрвээ бага байгаад байх юм бол тухайн компани дээшээ одоо хөгжих одоо шугам сүлжээгээ шинжлэх үед юу гэдэг нь тэр бүхий л хөгжил дэвшлээс нь хойш нь татчихлаа гэсэн үг юм. Яг одоо жишээ хүмүүс бол одоо каратны ус дөрөвний хэлдэг шиг каратнаас уугаал би хүүхэд байхдаа тэгдэг байсан гэдэг. Одоо ч гэсэн уул боломжтой байгаад байгаа. Тэгэхээр хүмүүс тэнд эргэлзээ үүссэн. Ягаад тэгэхээр нэг усандаа одоо дөрөвний хэлдэг шиг одоо янз бүрийн орчинд уснаас маш их хэмжээний зэв илэрсэн ийм асуудал гараад ирэх хүмүүс мэдээж аюулгүй байдлаа бодож байгаа. Гэхдээ бид нар хүн тогтмол жил сар бүр усныхаа мөнгийг төлдөг. Тэр ус халаасан, ус хэрэгэлсэн бүх юм аль төлдөг. Тэгсэн мөртлөө цахилгааны мөнгөийг төлдөг мөртлөө цахилгаанаа төлөхгүй болохоор тастаа ичдэг. Гэтэл усан дээр бол тийм байж чаддаггүй. Тэгэхээр ийм шодрог ус байдлаар. Тэгэхээр одоо өнгөрсөн он жилүүдэд бол улсаас одоо цахилгааны юмыг бас үе шаттай нэмээд тодорхой хэмжээнд хүргэжлээ. Одоо дараагийнх нь бол энэ төрийн захиргаанд байгаа энэ устай харьцдаг энэ байгууламжууд, ашиглалтын байгууллагуудын мөрдөж байгаа үнэн тарифыг нэмэгдүүлж болох боломжтой. Одоо жишээ нь дэлгүүрт ороод хүн одоо хүссэн усаа аваад уу. Гэтэл ихэнхдээ аваад үзэхэд
бараг тэр одоо кратнаас гоожж байгаа устай ижилхэн л одоо минерал бүх юмар баялаг тийм л услаа байгаа байхгүй. А гэхдээ бид нар айгаад байгаа тэрнээс. А тэгвэл би тэгэд энэ дээр ямар арга хэмжээ авах хэрэгтэй, яах хэрэгтэй вэ гэхээр магадгүй одоо хүмүүс ярина л та тэр их зэвнээс айгаад маш их үнэтэй ямар хэмжээгээр гадны янз бүрийн брендийн ус шүүгчнэрийг тавиал ингээл үе шаттай амар тий. Тэгээ тэрийгээ сар болгон солиулаад энэ төр. Тэгэхэд бол одоо сайн манай ус уугийнх нь хэллээ шүү дээ. Усны доор ямар ч асуудал алгаа. А тэгвэл тэр зэв үүсэт байгаа юм бол зөвхөн тэр зэвийг барьдаг. Магадгүй тэр төмрийн хэмжээг ихсээд байгаа төмрийн хэмжээг бууруулдаг, механик хэмжээг бохирдлыг сэргийлэх тийм шүүлтүүрүүдийг авч хэрэглээч. Тэгвэл тэр ус чинь яг ус гэдгээрээ нэг осондоо одоо минералтай, эрдэс баялагтайгаараа танд очиод таны бие организмд хэрэгтэй тэр магадгүй тэр шүд, үс өөр юун ч үдийн нөлөөлөд байгаа тэр юмнуудыг л хамгаалж чадахгүй. Түүнээс биш маш олон давхар фильтр тавиад ямар ч одоо ашиг бат юугүй тийм ус аваж уугаад одоо яах юм бэ? Тэгээд төлөв. Яг бүр яг асуумаар санагдаад байгаа. Одоо замраагүй тийм л шүү дээ тэр чинь. Шүүлтүүрүүд юунда карантинда зоочдаг, доороо иждэг, бараг гаднаа орцныхоо юунд тавьчдаг гэдэргээд сургаж үзсэн чинь замраагүй тийм лээ. А тэгээд тэргээр үнэхээр шүүгээ цэвэр сууж яана эсвэл одоо тэр нь усанд байх та таны хэлдэг минералууд нь бүр огт байхгүй болоо зүгээр тийм юу гэдэг одоо ямар ч минерал ус уугаад байна. Ер нь тэр үнэхээр хэрэгтэй юу хэрэггүй. Гадуур заруулалтаа замраагүй л байт юм бэл. Гэхдээ яг бүр орд тос хэрэггүй учраас биш л дээ. Яг юунд одоо жишээ нь усаа шинжилүүлж үзээд одоо эдний одоо итгэмжлэгсэн лаборатори шүү дээ усаа удирдах газрын бас өөр дөндөөч байгаа. Та хүсвэл өөрийнхөө усыг аваачаад шинжилүүлээд таны усан дээр ямар асуудал үүсээд байгаа гэдгийг тодорхойлуулаад авчий л да тий. Тэгэл тэндээ тохирсон л шүүлтүүрүүдийг сонгож тавиад хэрэглээд тэр технологи аргуудыг тавьсан юмнууд л хэрэгтэй. Гэхдээ миний ерөнхийдөө хэлээд байгаа зүйл бол саяны хэлдэг төмрийн агуулмжийн асуудал яригдах бах зүй үүсээд байгаа учраас дээрээс нь болонгортой байгаа учраас тэрийг шүүх хэрэгтэй байх тийм ээ. Тэгэхээр нэг ийм чиглэлд зориулагдсан шүүлтүүрүүдийг аваад тавиаг хэрэглэжүүл энэ чанар айлгүй байдалд талаасаа зүгээр байхгүй юу. Тэрнээс биш түрүүний хэлдгээр одоо бүгдийн шүүгээ ачил бас тэгээд зүгээр ус олно шүү дээ. Зүгээр цангаа тайлна болоо тийм. Нэг ийм тоо яваад идэхтэй он хөдлөөд идэх юм. Улаанбаатар хот 2020 хэд 2030 он хэд цэвэр усны хамсалт орох нэ. Гэдэг ийм тоо яваад он нааш цааш хөдлөө л яваад. Энэ яг аль нь бодиттой юм бэ? Үнэхээр тийм эрсдэл ойрхон байгаа мó. А тэгээ нэг өчигдөр нээлттэй тэр нэг ус дахин цэвэршүүлэх байгууллагын энэний үр өгөөж нэр нь юу байгаа? Энэ тал дээр та мэдээлэл өгөөч. За ерөнхийдөө таны ярьж байгаа мэдээлэл өмнө явж ирсэн юм байна тий. Улаанбаатар хотын усны нөөц маань одоо тэдэн он ихэд дуусах нэ, хүрэх нэ. Энэ бол яг тэд гэсэн тоо бол албаны ёсоор баталгаажсан байхгүй байгаа. Ер нь за төслийн хэмжээнд бол 2028 он гэж нэг хэсэг яригддаг байсан. Тий 28 он гэх тий. За түрүү ярьсан байгаа. Тэгээ одоогийн байдлаар бид тогтоогдсон нөөцийнхөө 70% ашиглаж байна. За дээрээс нэмгэн бид нэр 150 мянган метр куб буюу бидний өмнө батлагдсан нөөцийн маань бараг 50-60% та тэнцвүүс том их үүсвэр ашиглалтанд оруулж байна. Тэгэхээр бол ерөнхийдөө Улаанбаатар хотын иргэдийн маань ундахуу усны хэрэглээнд шаардлагатай нөөцийг бол ингээд нэмээд яваад байна гэсэн. Мөн бас болбогч нь хэллээ түрүүн туул усны цогцлборыг ярьж байна. Ерөнхийдөө одоо бид нар гүний усыг ашиглаж байна. За одоо тэгээ дахин цэвэршүүлсэн дэвшил технологи бүх их үүсвэртэй болж байна. За 2040 оноос хойшоогоо энэ зайлшгүй туул усны цогцлбор буюу гадаргын усыг цэвэршүүлж ундахуу усны хэрэгцээнд ашиглах тийм их үүсвэр хэрэгтэй юм байна гэсэн тийм юм гарч ирж байгаа. Тэгэхээр бол усны нөөцгөө болно гэдэг зүйлдээ би үгүй гэж хэлнэ. Тэр нөөц бол байна. За бүр үе шатаа нэмэгдүүлж байна. За төлөвлөлтөнд хийж байна. Ерөнхийдөө одоо 2040 он хүртэл бол одоо байгаа энэ 10 их үүсвэр за шинээр ашиглалтанд орсон 11 дахь буюу баруун их үүсвэр ашиглалтанд ороод үүний 100% гүйцэтгэлээр явсны дараагаас 2040 оноос хойшоогоо бид нэр зайлшгүй дээр туул усны цогцлбор буюу гадаргын усны их үүсвэрийг бол ашиглах нь зүүн ёстой юмаа гэдэг бол байгаад байна. Одоо жишээ нь гадаргын усны их үүсвэр дээр яриад үзэх юм бол хүмүүс бодох бах гадаргын ус ууна гэд бодохоор манай урны гадаргын усны ашиглалт гэвэл дулааны уйлралд нэг тариа ногоогоо тарих. За тэгээд өөр юу вэ тийм дээ. Ер нь тэгэл баг болчих шиг байна. А гэтэл одоо жишээ нь усны инженерүүдийн хамгийн том бүтээн байгуулалт болох дөрвний усан цахилгаан станцын тусламжтайгаар үүссэн гэгээн нуураас 54 км уртшугамаар гадаргын усыг татаад нэг ус нуурын ус шүү дээ. Завхан голын усыг татаад Гоолтай аймгийн 9 болог сумыг бол тэр чигээр нуудны усаар хангачиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ гадаргын усыг дэлхийн нийт бүгд ашиглаж болоод байхад бид нар бас ашиглах л ёстой. Түүнээс биш төрийн хэлдэг атар жаргалын инженерийг хэлдэг шиг одоо бид газтаа гэж хэлсэн шүү дээ. Энэ газар дор байгаа эрдэслэг баялаг үнэхээр одоо ийм сайхан усыг өнөөдөр юм бүхэндээ л хэрэгжилж шүү дээ. Одоо хүн бодох хэрэгтэй. Өглөө босоод бидгээд ус бүгд л ус нүүр авгааны тэргэл тий. Тэгээд одоо замаа угааж
бетоноо зуурчин ч гэдэг юм. Нөгөө л ус шүү дээ. А гэтэл миний энэ гол хэлэх гээд байгаа санаа нь өгөхөр саяны тэр усыг цэвэршүүлэх үйлдвэрүүд ашиглалтанд орсноор бид бүхэн магадгүй хэрэгэлсэн усаа дахин цэвэрлээд туснуудаа саяны хэлсэн унтны усны тэр сайхан нөөцүүдийг тодорхой хэмжээ ариг хамтаа хэрэглээд тодорхой нэг технологийн хэрэгцээнд бол одоо цэвэршүүлсэн усыг ашиглах хэрэгтэй маа. Дэлхийн бүх хотууд энэ чиглэлд явцсан байна. Манай хөршүүд бүгд явцсан. А манайх л болохоор л эндээс ингээд энэ чиглэлд хөдлөхгүй байгаад л бас жоохон гайхал төрөөд байгаа юм. Тэгээ яг саяны тэр цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтанд ороод болвол одоо мэдээж хэрэг нөгөө цахилгаан станцад цэвэршүүлээд өгнө. Дараа нөгөө цахилгаан станцыг хөргүүр системд гэсэн багш 3 4 дэх цахилгаан станцыг хөргүүрийн системд ашиглана гэж ярьж байгаа. Тэгээ яг усуугийн одоо харьяанд байгаа тэр 200 гаруй гүний удаг бол зөвхөн Улаанбаатарын хэрэглэгчдийг ундах усаар хангах зорилттой. А гэтэл энэ үйлдвэрүүд чинь цахилгаан эрчим хүчтэй үйлдвэрж байгаа үйлдвэрч өөр дээр гүний удаг. Зөвхөн өөрсдөө л хэрэглэнэ. Тэр эрчим хүчтэй гаргахтаа зориулсан худгуудтай. Тэгэхээр туулгуулын усны нөөцийг барагдуулж байгаа юм ганцхан бид бүхэн угаад байгаас биш бас энэ эрчим хүчний хэрэгцээнд бас явж л байгаа. Тэгэхээр ер нь бол хүссэн хүсээгүй энэ гадаргын услыг одоо ашиглах энэ чиглэлээр бол Монгол улс явах ёстой. Энэ бол маш ойрын хугацаанд л одоо эхлэх болов гэж хувьдаа харддаг. Амны ишигтэй ус юм да бид ч таасан. А зүгээр яг Канадаас гож байгаа ус, Бурчкиноос гож байгаа ус хоёр ижлэхэн устай ус манахаас өөр байхгүй гэдэг нэг юм яриа би сонсч байсан. Үнэн баг. А зүгээр саарл усуудыг ойлголт яриад одоо та бүхний ярьж байгаа бүгд их л өргөө ойлголт юм шиг байна л та. Нэг нэлээ хүчтэй гэж ер нь жоохон сүлээ чимээг болчих шиг боллоо. Энэ юу нь ямар одоо бас гац шийдэл байсан юм бэ? А хэрэгжүүлчих ихээр ямар асуудал мэдээж одоо хөрөнгө мөнгөний асуудал яригдах баг. Саарл ус гэдэг ойлголт. За саарл усны асуудал нэлээ яригдж байгаа даагаар бол чимээг болцсон байгаа даа. Ер нь бол бас боломжтой ойлголт. Манай саарл усны стандарт нь байдаг Монгол улсад хэрэгжүүлэх. Ер нь бол нөгөө ахуйн бохирдолтой л ус гэсэн үг байхгүй. Тэгээ ахуйн бохирдолтой усыг цэвэршүүлээд одоо түрүүн ярьж байгаа тэр нөгөө талбай угаалгач байд юм уу те нөгөө машин угаалгач байд юм уу тийм юмд ашиглах боломжтой байгаад. Гол нь нөгөө ахуйн бохирдолтой ус гэсэн үг. Тэгэхээр тэр тухайн одоо саарл усны ашиглах системд оруулахын тулд дээш шин цоошин дэд бүтц орж ирэх хэрэгтэй байна. За цэвэр, бохир, дулаан гэж явдаг бол дээрээс нэмдэг нь саарл усны шугам гэж орж ирнэ. За саарл усныг одоо цэвэршүүлж саарл усны стандартанд тааруулаад нөгөө тэр нэг угаалга юу гэдэг нь те ашиглалтанд нь тааруулах тэр цэвэршүүлэх үйлдвэрүүд ашиглалтанд орох хэрэгтэй байна. Тий. Тэгэхээр бол маш том дэд бүтцийн асуудал яригдана л гэсэн үг юм бол тий. Ер нь одоо та бүхэн маань хоттой ер нь хэр хамтарч ажиллахаас өөр одоо сонголтгүй үйл гэдэг бол жишээд би метрог л асуумаар байна л да. Одоо ингээд ямар ч ихтэй нөргөнжилөөгөө дагаад газар дээгүр доогуур янз бүрийн өндөр намтаагаар ингээд нэг юм хоолой баригдах. Зүгээр гадныхныг харахад бол одоо энэ усны байгууламж газарт орч юм том байгууламж байдаг юм байл л шүү дээ. Метроны юу шиг бараг тийм том. А энийг ашиглах гэдэг юм уу боломж төвлөрөөд ер нь нийслэлтэй хамтрах боломжууд нь юу байдаг юм? За манай байгууллага бол орон нутгийн аж ахуйн тос үйлдвэрийн газар байгаа. Дээрс нийслэлийн харьяа байгууллага. Тэгээ метроны төслийг хувьд манайхаас бүхэл инженерийн байгууллагуудаас бол нөгөө чухам сүлжээний тараст байгаа тодруулгыг авч ажилласан. Тэгээд нийт тарасын хэмжээнд бол яг л огтлцсон шугам сүлжээл байдгүй. Яг хөө тараас метроны төслийн маань өөрөө нөгөө төслийн ухлагын гүн маань нэлээд доошоо байгаад байгаа. Одоо байгаа нөгөө инженерийн шугам сүлжээнүүдийн ухлагын төвшнгөөс бүр доошоо гэсэн. Доогуур нь явах. Тийм нэлээд доогуур явах. Тэгжээс нөгөө Тарамбаны тэр метроныхын төхөөрөмж явахт нь саадгүй тараас нь гарч иж байгаа хальтай бодвол. Тийм учраас нөгөө өндөрлөлтөнд төвшин бас зөрж байгаа учраас түүнтэй уялдуул шугам сүлжээ тавина гэдэг асуудал маань жоохон бас төвшөлтэй байгаа. Тэгээ яг гол зүйл бол мэдээж хэрэг Улаанбаатар хот нийслэл ярьж байгаа учраас мэдээж хэрэг Улаанбаатар хотын хаана юу ярихыг нийслэлээс л одоо зөвшөөрөл авч гардаг шүү дээ. Тэгэхээр үеийн одоо нийслэлээс хамааралтай энэ байгууллагууд маань бол нөгөө ян төлөвлөлт хот төлөлт гэж ярих байх л да. Хот төлөлтөд уялдаатай бус байснаас болж л дуртай газараараа огтлол ингээд шугамудаа аваад ингээд хийцэн. Тэгэхээр янз бүрийн байдлаар одоо шугам сүлжээ засварлах янзлах гэдэг энэ асуудал төр бол асуудал үүсэж идэг. Одоо жишээ нь 100 болоход л бүгдээрээ нэг ингээд бахан газар ухаалахаар халуусгүй болчдөг тий. Ус таслаад хайчдаг. Бараг л хотоос хөөж байгаа юм шиг хингийнээр хийлвэл. Тэгэхээр гол асуудал нь юу гэдэг вэ? Мэдээж хэрэг дулааны хуйлалд бол мэдээж хэрэг манай ашиглалтын байгууллагууд маань бол шугам сүлжээгээ үзэж хараад онцлоод үнэхээр өргөдөх шаардлагатай бол өргөдөх
холбогдох засвар үйлчлэгийг л хийж байгаа байхгүй. Одоо жишээ нь нүдэн дээр л хажууд 2 3 байшин босчоор анх энийгээр төлөвлөсөн шугам нь 2 3хан барилгад зориулсан шугам л байсан шүү дээ. А гэтэл 4 5 болоод эхлэхээр хэрэглээ нь хөрхөө болоод ирэхэд тэрийг өргөдгөл хэрэгтэй. Нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгэхээр түрүүний хэлдэг шиг боломж нь байдаг бол энэ дулааны шугамуудыг, цэр усны шугамуудыг тийм энэ инженерийн шугам сүлжээнүүдийг болвол тэр туннелдэх гэж яриад байгаа тийм энэ нөхөн байгууламжуудаар дамжуулаад ингээд хийчихвэл магадгүй энэ газар энэ тэр ухаж янз бүр хийдэг асуудлууд бол тодорхой хэмжээнд бол бас багасах боломжтой гэж шийдэх боломжтой гэж харж байгаа. Одоо чинь үгдийн нэг барилгын компани барилга ашиглалтанд оруулчаад цахилгаан дулаан малаа авахгүй ч нэлээдийн болдог юм шиг байна. Тэр шиг та бүхний зөвшөөрөл аваад одоо барилгын компани цэвэр усаа ингэдэг барьдаг юм байдаг юм уу? Тэрэн дээр та бүхэн хяналт тавиад одоо жишээ нь танаа энэ шугамч болохгүй наа чи ирээдүйд зэвтэй ус гочих юм байна гэдэг дээр нь хяналт авах боломж нь ирнэ. За энэ Улаанбаатар хот үйл ажиллагаа явуулж байгаа бүхэл инженерийн хангамжийн байгуулвал техник нөхцөл өгч байгаа. Техник нөхцөл дээр одоо цэвэр бохир дулаан бүхэл зүйлийг зааж өгч байгаа. Хаанаас ямар цэгээс холболт авах юм, ямар ачаалттай байх юм гэдгийг зааж өгдөг байгаа. Тэн дээр л бид нэр техник нөхцөл авсны дараа тухайн байгууллага бол ажлын зураг зөвшөлддөг. За ажлын зурган дээр нь ажлын зургийн компани бол мэдээж нөгөө манай байгууллагын зүгээс цэвэрдүгэ ашиглалтын өндөр шаардлага хангасан тийм материалыг ашигланаа гэсэн тийм зургийг зөвшөлдөд баталгаажуулдаг байна. Тий. Ер нь яг угсралтын шатанд нөгөө яригдаад байгаа тэр стандартанд таарсан шугам сүлжээ тавигдаад тэр бүх юм нь яг норм нормативаараа явсан тохиолдолд бол мэдээ зургийн дагуу асуудалгүй шугам тавигдана л гэсэн. Эсвэргээрээ техник нөхцөлд тусгагдсан ажлын зурагт нь тусгагдсан шугам сүлжээнээс нь өөр шугам тавиад нөгөө стандартанд дүүцүүлэх болоод эхлэхээр нөгөө нэг асуудал яриад эхэлж байгаа юм бол. Ер нь манай хангас байгууллагууд ерөнхийдөө бол техник нөхцөл дээр стандартын заагаад өгч чинь ажлын зурган дээр нь баталгаажуулаад өгчдөг гэсэн үг нь бол бүх зургийн төсөнд зөвшөөрлийн шатанд нь. Агтыг газар дор булгахтаа яг та бүхний тавьсан стандартын дагуу юм болж гин үү үгүй юу гэдгийг хянах байгууллага нь одоо визитэлт дээр бол явчихгүй яа. Яг инженерийн шугам манай ус хангамжийн болон бохир усны шугам сүлжээн дээр бол манай гэрээт хэрэглэгчд болох тохиолдол манайхад хяналт тавьдаг л тэр нь бол эхний ээлж нь хангас байгууллага учраас. Тэгэхээр яг одоо төсөл хэрэгжүүлж байгаа байгууллагууд бол нөгөө шугам суудаг авахаа шугамаа тавьчаад булхаасаа өмнө за манайх ийм стандарттай ийм гიშгтэй шугам тавьсан усралт нь энэ байна гэж харуулад явах учиртай байдаг ер нь бол. Тэрийг бол манай хэсгийн инженерүүд тухайн дүүрэг хариуцсан инженерүүд менежерүүд хараад баталгаажуулдаг. Тэн дээр нөгөө даад ажлын акт гэсэн юм яваад байдаг ер нь бол. За одоо ер нь голдуу гардаг зөрчил юу гэдэг вэ гэхээр шугамаа хийгээд булчдаг. Тэгээд яг нөгөө хяналтын хүмүүс нэрийг үүсгэх болохоор байдаг байгаа. Ажил нь хийгээд дуусчихсан. За бид нар ийм юмар шугамаа хийцээ. Иймгээр ингэ болчлаа. Одоо юу гэдэг юм те одоо яа харахгүй буцаагаа суугаа хаахгүй болохгүй байлаа гэдэг асуудалс эргэдэг байгаа. За энэ тохиолдолд нөгөө яг зургийн дагуу тавигдсан материалын төв байсан үг гэдэг юмыг бол шалгах жоохон хэцүү болчихно ер нь. Тэг яг одоо манайх чинь яг одоо юу гэдгийг шугамын стандартаар дээр тавьдаг нэг Орос улбаны улсын нэг стандартыг тавьж байна. За Евро стандарт, ISO стандартыг. За ийм шугамуудыг тавьна гэж зургийн инженерүүд зураад баталгаажуулаад эднийхээ зөвшөөрлөд ингээд бүх юм болцсон. За угсралтын байгууллагууд тэрийг угсраад ингээд тавилаа. Мэдээ магадгүй 20 хоолойч гэдэг юм уу. Тэр хоолойныхаа диаметр тавиад өгсөн байгаа шүү дээ. Яг тэрийгээрээ л хийж байгаа. Тэгвэл тэрэн дээр одоо юу гэдэг бидэхэд ингэж тавиад байдаг ч гэсэн одоо нэг байгууллагууд маань очоод одоо юу гэдэг импортоор орж ирсэн хоолойнуудыг сонгоод авахдаа стандартыг харж байгаа л нэг осондоо диаметрыг тохируулаад аваад ирж байгаа. Тэр байгууллагуудын бараг буруу биш. Ягаад тэгэхээр манай улсын хууль хяналт тодорхой гайлын баталгаа дагуу хэсгүүд дээр хяналт сул байгааг илэрхийлэх гэж. Ягаад тэгэхээр цаанаас нь авж байгаа нь гэрчилгээтэй яг тийм хоолойг л өгчдөг. Тэрийг оруулж ирэл тухайн хэрэглэгч зарж штэ. Гэтэл тэрийг нэг хяндуугаас болоод магадгүй ер нь одоо Монгол улсын хэмжээнд орж байгаа нийт хоолойны 90 гаруй % импортоор орж байгаа тус дамжуулах хоолойны 90 гаруй % бүдэрэмж хятадуулсан хоолойнууд байна. Тэгээ энэ өөрөө одоо зарим нэг нь болвол үнэхээр одоо хангалтгүй ийм л зүйлүүд байгаа. За энийг ингээд одоо яг тэр гэрчлэгээтэй тулгаж үзэнгуутлаа тэрийг тайраад аваачаад шин турбаануудыг одоо манад байдаг лабораториудад ингээд шинжилээд үзэнгүүтэл нөгөө стандартаар байсан утгуудаас зөрөөд байгаа. Гэтэл нөгөө борлуулж байгаа байгууллага тэр мэдэхгүй шүү дээ. Нөгөө итгэл автсан. Тэгэхээр эндээс болоод асуудлууд үүсээд байгаа. Яг түүний хэлдэг дээр бол мэдээж тэр зураг төсөл зурсан байгууллагууд нь явцад нь хяналтаа тавих хэрэгтэй. Үнэхээр миний зурсан нөхөр Болдбаатрын зурсан зураг өнөөдөр яг тэргээрээ тавигдж гэнэ үү, тийм диаметртэй хоолой мөн үү, тийм гүнд тавигдж гэнэ үү, тэв үү гэж шалгаж явах ёстой байдаг. Энэ дээр барилга хөгжлийн төв, барилга байгуулалтын яамны хяналтын дээр ингээд байгууллагууд төр хилээд өгөө тавиулж явах ёстой. Дараа нь улсын комисс ажиллаад тэрийг бас бүгдийн нарийн сайн үздэг. Тэгээд ер нь бол боломжтой болвол
одоо уул нь дүрмээрээ бол нөгөө тий шахалт хийх ёстой шүү дээ. Тэгээ шахалтаа хийгээд шумаа ингээд тестлээд үзээ сайхан угаагаа цэвэрлээд ингээл одоо жин там болсон юмыг магадгүй шинжилүүлж байгаа бас. Тэгээ ингээд хэрэглэгчд байрыг болно хүлээлгээд өгч байгаа. А гол нь л тэр шугам тодорхой хугацааны дараа асуудал үүсгээл байгаа. Тийм. Тэгэхээр тавьсан ихний нэг хэдэн жил болон асуудал биш хөө. Тэгээд нэг он цаг үлрээд эхлэхээр таран таридаал нэг асуудал үүсээд байдаг биш үү. За ингээд Монгол улсын хүн амын талын цэвэр усаар хангаж байгаа энэ надаас салбар өнөөдөр боловсон хүчний хувьд юу яг ямар хувьд өнөөдөр яг энэ устай холбоотой нийт хэдэн ер нь ажилтгийн за одоо энэ салбарууд чинь нэг заримд нь боловсон хүчин илүүдээ заримд нь дутагтаар нэг баларч байгаа юм юмнууд байгаад байгаа юм шиг. Одоо чинь шинжилгээ технологийн сургуулийн тухайд яг энэ чиглэлийн боловсон хүчний мэдээж бэлтгэж байгаа байх. Залуусын сонирхол ер нь хэр байх шүү. За шинжилгээний технологийн сургуулийн барилга архитектурын сургуульд бол усны инженерийн мэрэгчлэр 2 мэрэгчлэр одоо 3 мэрэгчлэр усны барилга байгууламжийн инженер, усны нөөц усчлалтын инженер, ус хангамж авь татваргын инженер гэсэн ийм 3 чиглэлээр нэг хөтөлбөрөөр оюутан хэлсүүлээд авч байна. За яг энэ 3 хөтөлбөрийн 1-4 дэх курсыг ингээд аваад үзэх юм бол одоогоор нэг 300 орчим хүнээс сурж байна. Тэнд 90 нь бол. За магадгүй цаг хугацааны явцад бол энэ маань ингээд үе шаттайгаар төгсөл гараад зах зээлд нийлүүлэгдэл байгууллагад ороод ажиллаад явна. Гэхдээ бодит байдал дээр усны одоо инженеруудын мэрэгчлээ боловсон хүчний хэлтгэрхсэн шаардлага энэс 10 дахин л их байна. 10 дахин их байна. Одоо жишээ нь саяны хэлдэг шинэ үйлдвэрүүд ашиглалтанд ороод байна. Гэтэл одоо тэнийг авч явах тэр мундаг сүүлийн гол технологиудыг одоо үр дүнтэй аваа явах тэр инженеруудыг хэрэгтэй байдаг. Харамсалтай нь одоо сүүлийн жилүүдэд 10 ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа сурагчид маань нөгөө нэг одоо үзэж харж байгаа юмнаас ч бас болдго юм уу. Инженерийн боловсрол эзэмшин гэдгээс маш тодорхой хэмжээнд зайлсхийх болсон. Нөгөө л тоо бодно, нөгөө л физикийн хичээлүүд гээл ингээл тэрнээсээ болоод ерөнхийдөө бол инженерийн чиглэлээр суралцах оюутнууд их багассан. Тэгээ бидхэд бол одоо юу гэдгийг миний хувьд бол оюутан байхдаа датар жаргал идэж байсан гэдэг л бид бол сургуулиудаа өөрсдөө мэрэгжлийн сонгоод орж исэн хүмүүс. Энэ болно л гэж зүтгэл ингээл зүтгэл өдий хүртэл тэрнийхээ үр жимээ хүртэл явж байгаа. Гэтэл одоо хүүхдүүд болохоор болвол зайлшгүй одоо бидхэд очоод ингээч тэгээч гэж гуйлгаж яж гэдэг юм уу. Тэг ийм юм руу очиод байгаа нь жоохон харамсалтай. Улмаар энэ салбарын чинь хүний нөөц нь өөрөө байхгүй болоод дутагдаад ирэхээр гаднаас нэг зөвлөх үйлчлэгийн нэрээр янз бүрийн туслаг үүсгэгч нэрээр байгууллагууд орж ирэл энэ төслүүдийг чинь хийж шít. Үнэхээр болсон хүчин байхгүй юм чи яах юм. Тэгэхээр энэ их хөрөнгийн одоо мөнгөний урсгалыг гадагшаа зайлсхийхийн тулд бид нөхөн үндэсний мэрэгчлээ болсон хүчнүүдийг үе шаттайгаар улсаас магадгүй тэр өмнөх нийгмийн үед байсан шиг үе шаттайгаар ингээд тэр сэлбэрүүдаа ингэж нэмэгдүүлж босгож ирэхгүй болвол одоо хэдийн болтол бид нөхөн энэ байдлаараа нэг 8 оюутантай нэг 3 оюутантай явах юм бэ. Одоо жишээ нь манай усны барилга байгууламжийн хөтөлбөр бол 2024 онд бүтэн жилийн хугацаанд 4 оюутан төгсгсөн шүү дээ. Гэтэл зах зээл дээр тэр чинь одоо 200-300-аар хэрэгтэй байгаад бид нас нэхээд байдаг. Гэвч одоо нөгөө эсэлтэн маань одоо хүрдгүү. Тэгээд нэг ийм асуудал байдаг. Тэгээд энэ дашрамд бас хэлж байгаа бол зургт үзэж байгаа хүүхдүүдтэй бас хэлмээр байгаа. Ээж аавуудаа хүүхдүүдээ инженерт боловсролын хүчинд мэрэгжлийг сонгооч. Инженер болооч. Энэ улсын орны хөгжлийг бид бүхэн манай инженерүүд л авч явах юм аа. Цаашаа урагшлуулах юм аа гэдэг дээр бол надад санал нийлэх байхаа гэж бодож байна. Ажлын байрнууд байгаад байгаа юм төгсөж байгаа. Нөгөө ажлын байрнаас өгж байгаа цалин маань бас жоохон тэмэг болоод тэр хэмжээний одоо мэдээж тэр хүн цалин багтаа ажилд орё гэж мэрэгэл сонгох ч бас хэцүү юм. Тэгэхээр бас нэг цалин үс толботой үедээ юу нэг үндсэн шалтгаан юм юутай байгаад нэшээ эсвэл тооноос цухтаад, физикээс цухтаад, химиэс цухтаад нийгэм тал руугаа бүгд. Гэхдээ яг цалин мөнгө бол мэдээж хаана ажиллахаас хамаарах байх. Төрийн байгууллагт уу, хувийн байгууллагт уу. Магадгүй чи үнэхээр чадвартай мундаг болвол олон улсын төслүүд төр ч ажиллаж болно шүү дээ. Хангалттай цалинг нь өгнө шүү дээ. Оюу толгой төслүүд дээр ажиллаж болж л юм. Тэгэхээр энэ бол нөгөө хүнээс л хамаарч байгаа асуудал байхгүй юу? Хүн одоо жишээ нь их сургуулиас бол төгсөөд гарч байгаа оюутанд инженерийн боловсрол эзэмшлигээ дипломын олгол өгч чинь. Цаашаага хүн өөрийгөө хөгжүүлээд скил чадвараа сайжруулах нь магадгүй хилээ сайжруулах. Тийм ээ. Одоо нэг багаар ажиллах чадвараа сайжруулах гэдэг юм. Энэ нэмэлт төлөвлөлтөө өөрсдөө хөгжүүлээд явчих юм бол хүссэн газараа хүссэн цалингаа аваад ажиллах боломжтой шүү дээ. Одоо жишээ нь яг одоо бид нартай хамт сурч ирсэн залуу одоо Америк нэгдсэн улсад жирийн $100 мянган цалинтай ажиллаж л шүү дээ. Яг мэрэгчлэр. Тэгэхээр тэр хүн яасан бэ гэхээр тэр хүн чадвараа өнлүүлсэн, өөрийгөө хөгжүүлсэн. Тэгэхээр энэ бол эндээс л болдог гэж би хувьдаа хардаг. Тийм байна. За одоо ямар ч хэлсэн цаг наашилж байна. Одоо том ажлууд маань эхлэх байх. Энэ жилийн төлөлтүүд юу байх вэ? Бид нэр хэдийгээр лагерл усгөл хөдөөрөө явчаад ирүүл ер нь гайгүй болохоор нэг бид нэг жоохон борондоо зүгэж. За манай байгууллагын засгийн төлөвлөгөөр гарчихсан явж байгаа. Засгийн төлөвлөгөө ерөнхийдөө борооны улирлаас өмнө эхлүүлдэг байгаа. Бид нар бол 4 сарын эхнээс бол
11 сар хүртэл явдаг гэсэн үг. Тэгээ манай байгууллагын хувьд бол ус амжиг аль бол хамгийн бага тасалтай байхаар сум сүлжээний засварын ажлыг хийдэг. Аль болох нөгөө хүмүүсийн ард иргэдийг маань амарч авах уу шөнийн хугацаанд тийм эсвэл богино хугацаанд өдрийн цагаар гэж байгаа. Энэ жил бид нар бол нийт засварын ажил нэлийн хэмжээний хаалт солих, шугамсалах ажлууд байгаад байна. Ер нь бол тэгэхээр бол яг та бүхний одоо энэ телевиз үзэж байгаа энэ олон хэрэглэгч нарынхаа бас тэгж тав тухайн алдагдуулахгүйгээр бидний төлөвлөлт хийж байгаа гэж ойлгож болно. Манай зүйлс бол мэдээж одоо хүний унд ахуйн усаар хангах эрх нь мөцөөлөө сонгоцсон эрх байгаа олгоцсон эрх. Тэгэхээр бид нэр тэгээ тухайн усны хангамжийн хэрэглээг удаан усаар хаах эрх байхгүй. Ер нь бол бид нар хуулиндаа ч гэсэн маш цөөхөн хугацаанд бид нар ус хаах хэрэгтэй байдаг. Ер нь бол бус тохиолдолд бид усаар хангахгүй байх ямар шалтгаан байхгүй. Тэгэхээр бол яг ундахын устай холбоотой засварын ажлын хугацаанд бол бид иргэдийг удаан хугацаагаар тийм усаа таслах юм энэ жил байхгүй гэж ойлгож байна. Гэхдээ яг энэ дээр хүмүүс ойлгох хэрэгтэй байх. Ер нь бол хүт усаар ер нь их тасраад ийдгүй. Ер нь хүт усыг ер нь тасалдаггүй шүү дээ. Юу алга болдгоо? Халуун ус л байхгүй болдог. Халуун усанд өөрөө зэврэлт маш их байдаг. Тэгэхээр холбогдох засвар үйлчлэгийг хийхээс өөр арга байхгүй. Дулааны уйлралд газар гисэлээ ядаж шугам сүлжээ солих боломж нь үүсч эхэлж байгаа байхгүй. Тэр үед л ерөнхийдөө үнэхээр бас болж одоо солих үнэхээр солихоос өөр аргагүй шүү дээ. Тэгэхээр ийм ажлууд бол бас үе шаттай явдаг ийм зүйлүүд байдаг. Яг мэдгүй багдгүй одоо дулаан булааны шугамд сольдог. Газар ухаад эхлэхээр зөвхөн усны шугам гэж бас ойлгож болохгүй байх л да тий. Бас янз бүрийн төлөлтийн шугамуд бас солигдох юм тохиолдлууд байдаг. А дөрөвний дээр зэвэн дээр хэлдэг асуудал бол зэв болвол халуусан дээр хэлээд байгаа гэдэг нь манайхан мэдж байгаа шүү. Тэгэхээр хүйтэн ус гэдэг бол одоо усан хөдөлтөх газраас гараад ирсэн ус биднэрт одоо ингээд дамжаа шууд хүрээд ирчихэж чинь хүйтэн усан дээр зөвлөл харьцангуй байхгүй. Зүгээр цэвэрхэн. Усыг давтан халаагаад хэрэглээд хэрэглэгчд хүрэх процесс дээр л шугам сүлжээнээс хамааралтай зэв үсэт байна л гэж ойлгох. Тэгэхээр энийг юу гэж ойлгох вэ гэхээр манайхан зарим нэг нь би сайхан нэг гэр бүлийн радиогоор явж ирсэн мэдээдийг сонсч хүмүүс айгу ташаа ойлголттой байдаг юм билээ. Зарим нэг нь бараг дулааны сахлаа станцаас ирсэн ус манай халуун ус мус гэсэн ойлголтууд. Энэ бол эргэлзээтэй биш шүү. Яагаад тэгэхээр дулаанаас ирж байгаа тэр халуун усыг аваад усуугаас ирсэн хүйтэн ус хоёрыг бойлороор дамжуулаад ялцсны дундуур оруулаач та нэг талд нь халуун хүйтэн ус оруулаад тэгээд тэрний дулааны тусламжтайгаар тэрийг халаагаад хэрэгцээний халуун усыг л бэлдэж байгаа юм шүү дээ. Тэр шугам хараар явж байгаа ус биш шүү дээ. Тэгээд тэрийг л одоо ерөнхийдөө нэг орон сууцны конторын байгууллагууд маань тодорхой төлөвлөгөө засварын хугацаануудад бол засаж сайжруулж тодорхой хугацаанд сайжруулж ийм л ажлууд явагдаж байгаа. Тэгэхээр яг энэ зүйл бол биднээс нэг тийм хамархан холдчихгүй байх л юм байна шүү дээ. Одоо үүдийн чинь эрчимчдийн сайд хэлдэг. Жилдээ нэг 12 орчим хувийн өсөлттэй байсан бол одоо салхааны хэрэглээ ч юм уу дулааны хэрэглээ. Одоо 18 бараг хорлоод өгөхөд байна гэдэг. Энд чинь бас ялгаагүй усны хэрэглээ тийм хэмжээгээр л нэмэгдэж байгаа л гэсэн үг үү. Ер нь одоо ингээд хүн барилгачлалт нэмэгдэж байгаа тохиолдолд одоо яг энэ хэрэглээг нь гүйцэх хэмжээний ажлууд бол мэдээж тодорхой төлөвлөгөөний дагуу хийгдэл явдаг байна. За яг тийм байна да. Ер нь бид нэр одоо 2016 он гэж одоо тий 10 жилийн өмнө одоо бид нэр батлагдсан нөөцийнхөө 58% ашигладаг байсан. 10 жилийн дараа 70% руу орсон байна. Байнга нэмэгдэж байгаа гэсэн үг нь. Энэ юутай холбоотой байна вэ гэхээр нөгөө л барилгажилт, суурьшлийн бүсийн төлөвлөлтүүд байгаа. Ер нь бол их хэмжээний төлөвлөлтүүд нь хийгдэж нэгээрээ Улаанбаатар хотын маань усны хэрэглээд нэмэгдэж идэг гэсэн үг юм. Тий. Бас түрүү хэллээ тий нөгөө манай их үүсрүүдийн нөөц болон шинэ их үүсрүүгээд. Тэгэхээр бид нар бол их үүсрүү талаас нь бол одоо энэ улс нийслэлийн түвшинд бол яригдаад төлөвлөлт нь гараа явж байгаа гэсэн. Мөн тэр туул усны цогцлбарын ажил бол ирээдүйд хааштай явах нь тодорхой асуудал угаас. За шугам сүлжээний асуудал бол бас хийгдэж явж байна. Ер нь бол жил болгон хийгддэг гэсэн үг. Тэгээ энэ шинэ шугам сүлжээг бидний сүүлийн 25 жилийн хугацаанд шинээр нэг 17 км шугамын ашиглалтанд оруулчлаа. Энэ юу гэхээр зөвхөн нөгөө шинээр ашиглалтанд орж байгаа суурьшлийн бүсүүд өсөн нэмэгдэж байгаа хэрэглээтэй уялдуулаад шинээр тавьж байгаа шугам сүлжээ гэсэн. Ер нь бол за мөн сая баруун их ус ашиглалтанд орохтой холбоотойгоор бид нэр Баянгол дүүргийн 20 дугаар хороо нэг чиглэлд шинээр шугам татчихна л да. Ер нь бол нэг өсөндөө одоо барилга үйлдвэрийн комбинат буюу бүк орчим гэж байгаа. Тийшээ одоо манай шугам сүлжээний ачаал бас нэлээд авч чадахгүй сүлжээний говч нь багц хэсэг байгаа гэдэг. Бид нар одоо аль болох улс нийслэлийн зүгээс нөгөө Улаанбаатар хотын шугам сүлжээний одоо шаардлагатай голчийг нь сонгоод тэр шумыг байнга тавьж ил байдаг гэсэн үг юм бол тий. Тэгэхээр хөрөг санхүү одоо шиг заагаа хавруулаа энэ жилийн иймэрхүү бид нар хэмжээний шинжлэх шинээр тавих юм зорилт байна. Гэт тэрийг яг гүйцэтгэхэд хөрөг санхүү тал дээр олох босгох гэдэг юм асуудал дээр хүндрэл гайгүй юу юм. За энэ бас хүн ер нь бол тий яг
түрүүн бид нар хэлсэн дээ. Манай байгууллага бол нийслэлийн харьяа байгууллага. Тэр нь нийслэлийн харьяа нь бүхэл инженерийн хангамжийн байгууллага нийслэлийн харьяа байгаа. Тэгэхээр төсөв нь угаасаа нийслэлээс бол гардаг байгаа. Тэгэхээр бол жил болгон бид төсвийн санал явуул. Манайх бол жилдээ нэг 20 тэрбум 40 тэрбум санал явуулдаг. Ер нь бол одоо энэ шугамс хүчээр шинжилгээ өргөтгий гэсэн яг тэр тухайн өгсөн саналаар бол батлагдахгүй л дээ. Гэхдээ тодорхой хэмжээнд бол төсөв бол батлагдаж идэг. Тэгээ одоо ерөнхийдөө 2018 оноос хойш Улаанбаатар хотын 4 том усан сан байдаг. Хангах ус. Тэр хоёрын хооронд 900-ийн чумаар дамжуулах тийм том ажил бас хийгдэж дуусч. Ер нь манай байгууллагын зүгээс төлөлтүүдээ гаргаад нийслэлтэйгээ зөвшөлдсөд холбогдох санхүүжилтийг гаргуулад тэгээд ер нь бол Улаанбаатар хотынхоо өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг бол хангах хэмжээний төлөлтүүдийг бол хийгээл яваад байна. Шуумуудын нэмсээр л байгаа даа. Тий. Одоо энэ хожичийн сэлбэдэд төв юу 20 минут татгээд нэлээд тавтай бүтээн байгуулалт төлөвлөгдчихсэн байгаа жаахан хэрэглээ нэмэр энэ бүх тав бүдийн санал мэдээж тусаад боломж болцоогоос ярьдаг л байна. Тий. Одоо ер нь яг эрчимтэй явж байгаа цэцэд иддэг байгаа даа тий. Дамтажид иддэг байна. За баяуушуд иддэг байна. Ашиг бараг бүрэн төлөвтний хийгээд дуусч байна. Ер нь томоохон дид төвүүд баригдаад Улаанбаатар хотын маань бас усны хэрэглээ бол яхаар нэмэгдэж байгаа. Түүнтэй холбоотой шугам сүлжээ маш нэмэгдэж байна. Ер нь бол усны хэрэглээ бол цахилгааны хэрэглээтэй яг ижлэгэн л байдаг шүү дээ. Яг л ижлэг параллелаар л явдаг. Тийм. Тэгэхээр манайхан ард иргэд бас бодох хэрэгтэй. Цахилгааны хэрэглээ нэмэгдээд өвөл саяны хэллээ шүү дээ, тийм. Тог тасалсан гэдэг шиг усны хэрэглээ бас дагаал тэр хэмжээнд өсөөл байгаа. Тэгэхээр энэ чиглэлийн одоо инженер техникийн ажилд холбогдох байгууллагууд, төр зөвлөгөөний хувийн байгууллагууд бол холбогдох арга хэмжээг бол бид бүхэн одоо тэр гашуун түүхийг давтаж болохгүй. Тийм учраас бид бүхэн өөрийнхөө салбарт хамаарах төсөл хөтөлбөрүүд дээр бол оролцоод өөрийнхөө зүгээс төлөлтөө нэмээд ингээд бол явж байгаа. Тэгэхээр бол усгүй болно гэдэг аюул дээр иргэдэг бол бас 50 байгаараа гэдэг тараас хэлчихмээр байгаамаа энэ дашраад. За энэ таатаагаар ямар ч гэсэн өнөөдрийнхөө хилцүүлгийг өндөрлүүлье. За одоохондоо бол ямар ч гэсэн эрсдэл бол гайгүй байна. Тэгээд холбогдох албаныхан ямарсан тодорхой хэмжээний жил болгон тодорхой төлөвлөгөө гаргаад ажиллаа хийж байгаа юм байна. Ер нь чинь 50 байгаараа гэдэг зүйлийг яг албаны хүн үзэж таа хүндэл бид ч бас өнгөрсөн үйл нэлээд хэцүүхэн бас давсан учраас нэг яалтч юм болгоомжл бол иргэдэд маань байгаа бах. За энэ ч үднээсээ бид бас өнөөдөр ундны усны чанар аюулгүй байдал гэдэг сэдвийг өнөөдөр сонгож бас яг энэ мэрэгжлийн хүмүүс, энэ салбартны ажиллаж байгаа хүмүүсийн аль биесны мэдээллийг зочнороо дамжуулан тав хүнд хүргэлээ зочдоо дахиад танилцуулъя. Миний баруун талаас усны төв лабораторийн бактериологч чанарын менежер Лавгдорж мөн шинжилгээ технологийн сургуулийн барилга архитектурын сургуулийн инженерийн байгууламжийн техникийн хэрэглэгч Болдбаатар, за мөн Усаг удирдах ганцлын инженерийн бодлого төлөвлөлтийн хилцэн инженер Атар Жаргалдар манай студид ажиллаа. Урьдчилан тав хүндээ баярлалаа.